Хэвлэлийн ажилтан Танай манай өрөөнд хэвлэж байгаа шүү дээ залуу. За хэлгөө. Болоог байна. Яса. Бэлмэлээ. Осно. Зүгээр нөх хэвдээ. Дараа дуртайгаа ачаардаад яа гэж. Энд тийм. Энийг юу? Харин тийм. Харагдаад байна. Стop. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас та бүхэнд төлөвлөлт хэн шалгалтын явцад дөнгөний талаар бол мэдээлэл өгөх гэсэн. За манай нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас нийслэлийн мэргэжлийн хэлтийн газрын даргын баталсан өдөртөмжийн хүрээнд бол 2019 онд нийт сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд боловсролын хэлтийн чиглэлээр бол 114 байгууллага, эрүүл ахуйн алдрын хамгааллын хэлтийн чиглэлээр бол 108 байгууллага, за барилгын техникийн хэлтийн чиглэлээр бол 19, хүнсний чанар стандартын хэлтийн чиглэлээр 36, за байгаль орчны хэлтийн чиглэлээр 5 буюу нийт энэ сургуулийн өмнөх боловсролын нэг 282 байгууллагыг бол бид нар төлөвлөгөө техник шалгалтаар бол зарласан. За энэний бол нэг 97% буюу 274 газартан бол энэ төлөвлөгөө техник шалгалт бол хийгдлээ. За хянах шалгалтын явцад бол нийтдээ нэг давхарсан тоогоор 2860 зөрчил дутагдлыг илрүүлж, за илэрсэн зөрчил дутагдлыг бол арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр бол зөвлөгөө өгч, за улсын байцаагч нийт 1106 заалт бүхий 128 албан шаардлага, за зөрчлийн тухай хуулийг үндэслээд нийт 130 заалт бүхий 30 албан даалгаврыг бол хөрвүүлж ажилласан байна. За илэрсэн зөрчлийг үндэслээд бол зөрчлийн тухай хуулийг үндэслээд нийт 114 албан тушаалтанд 44 сая 55 мянган төгрөгийн торгох шийдвэр ногдуулж, за энэ шийдвэрийг бол бүрэн багтуулж ажилласан байж байна. За энэ хянах шалгалтын явцад энэ сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгүүд бол хянах шалгалт хийхэд бол бас нийтлэг хэд хэдэн зөрчил дутагдал байхаас гадна анхаармаар одоо бас анхаарал татгаар ийм хэд хэдэн зөрчлүүд байна. За энийг та бүхэнд бас танилцуулъя. За боловсролын хэлтийн чиглэлээр бол нийт 109 байгууллага бид нар бол шалгасан. Ингээд шалгахад бол 32 цэцэрлэг бол сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл нөхцөл бол шаардлагыг бол биелүүлэхгүй байна. Шаардлагыг хангахгүй байна. За мөн цэцэрлэгүүдийн 28 буюу энэ шалгасан 100 эс дотор ярьж байгаа шүү. Шалгахад цэцэрлэгүүдийн 28 буюу 25% бол мэргэжлийн болоод эрхлэгчгүй байсан. За 58 буюу 53% бол мэргэжлийн багшгүй байна. За мөн төрийн бус өмчийн 36 буюу 50% бол 36 цэцэрлэг буюу 50% бол энэ цэцэрлэгийн зориултын байргүй. За 92 буюу 84% гадна тоглоомын талбай, биеийн тээврийн гадна тоглоомын талбай болон биеийн тээврийн талбай байхгүй. 37 буюу 33% нь бол сургалтын техник хэрэглэгдэхүйн дутуу байсан. За 71 буюу 65% хөгжин болон биеийн тээврийн заалгүй байгаа нь бол энэ сургалтын хэвийн үйл ажиллагаа явагдах орчин нөхцөлийг бол бүрдүүлээгүй байна гэж энэ шалгалтын явцад бол илэрсэн байж байгаа. За мөн хамрагдсан цэцэрлэгүүдийн 93 буюу 85% сургалтын чанар хүүхэд төлөвшүүлэх ажлын үр дүн хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх чиглэл бүхий цэцэрлэгийн зөвлөгөөгөөс бол цэцэрлэгийн үйл ажиллагааг өөрийн удирдлагаар хангаагүй эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөгийн хяналт тавих ийм боломжгүй байсан байна. За мөн хянах шалгалтаар одоо илэрсэн нийт 1799 зөрчлийн
За 614 буюу нэг боловсролын чиглэлээр 34% бол энэ сургалтын орчинтой холбоотой зөрчил эсэж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад бол шаардлага хаахгүй байна гэж энэ сургалтын явцад бол илэрсэн байж байгаа. За бид мөн эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр бол төрийн болон төрийн бус өмчийн 150 бол 105 цэцэрлэгийг бол шалгасан байж байгаа. За ингэхэд энэ шалгасан цэцэрлэгүүдийн төрийн эмчийн цэцэрлэгүүдийн 15% нь барилга байгууламжийн хуучирч, дээвэр, хан, дулаан, цэвэр бохиросны сантехник, шугам хоолой, цахилгаан агуулжуулалтын систем илэгдэлд орсон. Засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь одоо энэ сэргийлт сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах, за цэцэрлэгийн эрүүл ахуйн нөхцөл, хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал бол сөргөөр нэм нөлөөлж байна гэж бид нар хэлсэн байж байгаа. За хоёрт мөн энэ шалгалтанд хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаас 1.2-оос 2.5 дахин их хүүхэд хүлээн авч анги бүлгийн бол нэгтрэл бол ихссэн байна. За энэтэй холбоотой ариун цэврийн 1 тоноглогд ноогдох хүүхдийн тоо бол эрүүл ахуйн нормоос 1.5-аас 2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдүүдийн дунд халдвар төвчөнд таархах, за багш ажилчдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нөхцөлийг одоо өрдүүлж байна гэж бид нар бас энэ хэн сургалтын явцад илэрсэн байж байгаа. За мөн энэ шинээр баригдаж байгаа цэцэрлэгүүдийн газар олголт, газар сонголт, газар олголт, за барилга байгууламжийн зурагч төсөлд бол ингэ орьсон хяналт одоо хийгдэж ирээгүйгээс болоод зайлшгүй шаардлагатай бол өрөө таслахаагүй байна. Тухайлбал дуу хөгжмийн, биеийн тамирын заал, хүнсний агуулга, ажилчдын ахуй хангамжийн өрөө бол энэ төлөвлөгдөөгөө барьсан цэцэрлэгүүд байна. За мөн энэ гадна эдлбэр газаргүй байгаа нь тухайн одоо сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахад бол хүндрэлтэй байна гэж хүндрэлтэй байна. За мөн шалгалтанд энэ хамрагдсан нийтийн цэцэрлэгүүдийн бол галтгооны 20% бол механик агаарчлалтын системийн үйл ажиллагаа нь алдагдсан. За 35.6% бол хүнсний агуулга, эрүүл ахуй стандартын шаардлага хангахгүй байсан байна. За 21% бол хүнсний агуулга зориултын бандан тавиургүй. За 23.3% нь бол хоол үйлдвэрлэлийн өрөөний технологийн шатаамжлалын урсгал зохион байгуулалтгүй. За 38.5% бол эрүүл ахуйн юм зохистой дадлтын сургалтанд хамрагдаагүй байна гэсэн ийм нийтийн хэн сургалтын явцад ийм зөрчил дутагдлууд илэрсэн байж байгаа. За бид нар ийм нэг мөрөөр бол бид нар бас тухайн үед усын байцаагч албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөх. За илэрсэн зөрчил дээр бол зөрчлийн тухай хуулийг үндэслээд эрх хөхий албан тушаалтын албан даалгавар бол хөргөлж ажилласан. За мөн энэ шаардлага хангахгүй байгаа нэр бүхий цэцэрлэгүүд байгаа. За та бүхний энэ тавьсан юм дээр бол бас нэрсүүдэн байгаа. Эдрийг бид нар бас энэ тусгай зөвшөөрлөлийн олгодог, тусгай зөвшөөрөл дээр хяналт тавьдаг газар буюу нийслэлийн боловсролын газарт бол энэ тусгай зөвшөөрлийн бас эрх үүргийнхээ хүрээнд бол тусгай зөвшөөрлийн төдгөлзөөлөх саналыг болоод ингэж хөргүүлж ажиллаад байна. За ингээд миний хийх мэдээлэл дууслаа. Та бүхний асуултанд энэ сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хийсэн хэн шалгалтын талаар та бүхэн асуултанд хариулъя. Баярлалаа. Зогсоодсон биз дээ. Сэдвэх болгоос үйл ажиллагаа сургалт хэрэглэсэн шүү. Нөгөөдөлт бол үлээсэн болсон. Үйл ажиллагаар зохицуулсан. За Баянгол дүүргийн сөдөөхөө цэцэрлэг дээр яригдчих жоох шиг байна. Тухайн Баянгол дүүргийн сөдөөхөө цэцэрлэг дээр бол 2018 онд манад гомл бас ирж ирсэн тусгай зөвшөөрлгүйгээр энэ үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээллийн мороор Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хэлтийн хэлтсээс тухайн юун дээр шалгалт хийсэн байж байгаа. Тухайн хийгээд тухайн цэцэрлэг маань тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас үйл ажиллагаа зогсоогоод тухайн үед зөрчлийн тухай хуулиараа прокурорд санал хүргэж энэ үйл ажиллагаа зогсоосон байж байгаа. За энэ талаар бид нар Баянгол дүүргийн боловсролын хэлтс, за дээрээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтст бол албан тоотлоор хөргүүлсэн. Яг 2018 онд энэ тухайн цэцэрлэг маань ийм тусгай зөвшөөрлгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ дэр хяналт тавьж ажиллаарай гэсэн байж байгаа. За тэгээд энэ үйл ажиллагааны зогсоосны дараа тухайн цэцэрлэг маань өөрөө дур мэдэн үйл ажиллагаа явуулж энэ асуудал үүссэн. За энэний мөрөөр дахин бид нар бас хяналт шалгалт хийгдээд тэр цэцэрлэгийн үйл ажиллагааг бол зогсоох арга хэмжээ авсан байж байгаа. Тэгэхээр одоо бол тухайн саяны таны нэр дурдсан хоёр цэцэрлэг хоёулаа үйл ажиллагаа бол зогссон байж байгаа. Мандс нар нэг дээр үү?
Мандах нарны юу гэлээ? Магандах нарны хүүхдүүд гэдэг дээр бол манай дээр бол албан ёсоор тийм гомдол мэдээлэл бол ирээгүй байж байгаа. Мандах нар. Тэр ихтэй нөгөө цагдаагийн байгууллагаар учраас шалгагдаад явж байгаа. Яг л энэ ч нөгөө нэг зарим зөрчлүүдэн бол манайтай холбоотой зөрчил байх юм бол манайх шалгана. Цагдаатай холбоотой тэр эрүүгийн хэрэгтэй зөрчил байх юм бол тухайн цагдаагийн байгууллага шалгуудыг явуулдаг байж байгаа. Тэ сая хэлсэн нөгөө үйл ажиллагааны зогсоо гэдэг нь тусгай зөвшөөрлийг төдөлгөлзүүлэх саналыг сая нэр бүхий газруудад дурдсан шүү дээ. Тэр газруудад дээр бид нар тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа шаардлага авахгүй байгаа учраас тусгай зөвшөөрлөө төдөлгөлзүүлэх саналыг бол нийслэлийн боловсролын газарт хүргүүлж байгаа. Энэ бол үйл ажиллагаа зогсож байна гэсэн үг. тэрийг бид хэлээд өгч. Тэрийг юу яа? Дүүргээр нь илчихүү одоо тухайн одоо Зүгээр л за юу яа доо. Манай хэвлэлийн ажилтны тав хүнд хэвлэлд нийсийн өгч. Яг гэвэл энэ 30 хэдэн цэцэрлэг байгаа учраас тэр болгоныг уншаад байх бас шаардлага болох гэж бодож байна. За тэгээд за эхний сурвалжлалын асуулт манай боловсролын хэлтэй улсын ахлах байсагч тавд болгон хариуллаа. Тэгээд дараа нь явчихдаг. За сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хийгддэг шалгалт бол жил болгон төлөвлөгөөт хяналт шалгалт уламжлал болгон хийгддэг. За хяналт шалгалтын явцад бид нар одоо объектын тоог бол нэмэгдүүлэх зарчмыг барьж байна. Яагаад гэвэл нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд байгаа учраас эдгээрийн одоо тодорхой хэмжээний хувийг ядаж 20-25% хамруулъя гэдэг үүднээсээ энэ жил бол нийт 282 цэцэрлэг зарлаж одоо 97% буюу 274 цэцэрлэгийг бол хамруулад байгаа маа. Тэгэхээр төлөвлөгөөт хяналт шалгалт нь жилээс жилд одоо цэцэрлэгүүдийг хамруулж байгаа нь зөрчил дутагдал ихсэн мэт харагдж байгаа боловч 2016 онд бол 64 байгууллага, 2017 онд одоо 94 байгууллага, 2018 онд 121 байгууллага, энэ жил 274. Тэгэхээр энэ тоо бол өсөж байгаа. Тэгэхээр мэдээж үүнийг дагсан зөрчил дутагдлууд бол тодорхой хэмжээгээр бол өсөж байгаа. Тэгэхээр тэр албан тушаалтнуудад зөрчлийн тухай хуулийг бол манайх нийтдээ 5 чиглэлээр одоо төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг сая манай дарга 5 хүнд мэдээлсэн баг тийм үү? Барилгын техникээр, хүүхэд өсвөрүүгээр, хүнсээр, босрлоор, эрүүл ахуйн хяналтаар гэсэн ийм чиглэлүүдээр хийгээд нийтдээ одоо эдгээл илэрсэн энэ 2000 гаруй зөрчил илэрсэн одоо тэр арга хэмжээндээр одоо өөрсдөө цэцэрлэгтээ үйл ажиллагаагаа жигдрүүлж ажиллаж чадаагүй, салбарын хууль тогтоомжийг мөрдөө ажиллаж чадахгүй байгаа, тусгайчилуул авсан нөхцөл шаардлага хангахгүй байгаа, мэргэжлийн боловсон хүчингээр хангахгүй байгаа, мөн одоо арчтас болон эрүүл ахуйн шинжилгээ дутмаг гарч байгаа эдгээр цэцэрлэгүүдээр бол нийтээр нь тавьж байгаамаа. Энэ зөрчлийн тухай хууль маань төрийн бус өмчийн цэцэрлэг дээр бол торгуулийн арга хэмжээ ноогдуулж болдог бол төрийн цэцэрлэг дээр бол зөвхөн сануулгах арга хэмжээг авах боломжтой. Тэгэхээр нийтдээ бид нийслэлийн боловсролын газар руу одоо 6 албан тушаалтанд сануулгах арга хэмжээ аваач гэсэн саналыг бол мөн бас зөрчлийн тухай хуулийнхаа үндслээр хөрвүүлж байгаамаа. Энэ төрийн өмчийн гадна хувийн цэцэрлэгүүдтэй ажилладаг гэдэг нь байшингийн болон тухайд өөр сайн тэр нэг 50% одоо хувийн цэцэрлэгүүдийн энийг би нэг ярьж байна. Тэрээс хамгийн гол нь сүүлийн хүмүүстэй нөхцөл одоо сургууль дээр тогтоо ярьдаг байсан. Шалгалт өгсөн тагсан гэсэн. Сургууль. Одоо нөгөө үе тий. Тэгээ энэ шалгалт маань бол хүрийн дүр нь ямар хөөцүүд юм мэдээж 1.2-2.5 дахин хүүхдүүдээ авч энэ одоо хасах хүмүүс шалтгаан болсон нийтрийг яг ямар харах үуч хүмүүс шалтгаан болсон үүсгэн тийм зүйл байна уу гарсан уу? за нэгдүгээр чи сөөбийн асуулаа шүү. Цэцэрлэгийн байр ямар нөхцөл шаардлага хандсан байх ёстой вэ гэж. Цэцэрлэг өөрөө стандарттай тийм ээ. Сургуулийн өмнө насны хүүхдийн байгууллага 6588 2016 гэсэн стандарт мөрдөж байгаа. Хоёрдугаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан хүүхэд өсвөр үеийнхний сургалтын төв хүүхдийн байгууллагад мөрдөх үлгэрчилсэн эрүүл ахуйн дүрм гэж байдгийг. Гуравдугаар барилгын норм ба дүрм 6688 гэсэн стандарт. Энэ стандартуудын дагуу сургуулийн өмнө насны болон сургуулийн байгууллага ямар байх ёстой вэ гэж заасан. Яг тэрний дагуу олгож байгаа. Сургуулийн цэцэрлэгийн барилга маань өөрөө
анхнаасаа зориултын байхаасаа гадна зориултын бус барилгыг зориултын болгож өөрчилж болно. Жишээлбэл орон сууцны нэг давхар анхнаасаа орон сууцны зориултаар төлөвлөгдсөн бол тэрний зориултыг өөрчлөлт зураг хийгээд мэргэжлийн хяналтын газраар нь батлуулаад тэрийг зориултыг өөрчилж цэцэрлэг болгож болно. Хуулиндаа ингээд заасан байдаг. Ийм байгаа. Ер нь бол хувийн цэцэрлэгүүдийн яг сая бол хяналтын хуулиар үнснээ ярьлаа шүү дээ. Тийм ээ, шалгагдсан цэцэрлэгүүд. Хувийн цэцэрлэгүүдийн нэг 40-50 орчим хувь нь бол зориултын бус байртай байгаа. Зориултын бус байрыг зориултын болгож өөрчилж байгаа шүү дээ, тийм ээ. Ямар нэгэн байдлаар цэцэрлэг болгоход тохиромжтойгоор өөрчилж цэцэрлэг болгож байгаа. Сая хүүхдийн нягтрал гэж ярьлаа. Энэ бол төрийн байгууллагууд, төрийн цэцэрлэгүүд дээр дийлэхэнд байгаа. Энэ одоо жишээлбэл нэг анги бол 25 хүүхдээр нэг бүлэгт 25 байна гэдээ хуулиндаа заасан байгаа шүү, тийм ээ. Дээдл нь 25. Гэтэл өнөөдөр хувийн улсын цэцэрлэгүүдийн ачаал бол 40-оос 60 орчим болчиход байгаа шүү дээ. Ингээд ирэхээр нөгөө нэг хүүхдэд ноогдох талбай маань нормоосоо багасчдаг. Өөрөөр хэлбэл номер бол нэг хүүхдэд 5.6 авах хэрэгтэй гэж үзэх юм бол 2.2 ч юм уу болоо явцдаг, тийм ээ. Нэг хүүхдэд ноогдож байгаа талбай. Ингээд ирэхээр нөгөө галтаа ноогдох ачаалал, нэг багш ноогдох ачаалал, нэг ариун цэврийн хэрэгэлд ноогдох ачаалал бүгд дагаад нэмэгдэж байгаа. Энэтэй холбоотой халдварт өвчин гарах болцсогүй юм аа. Ялангуяа амьсгалын замын халдварт өвчин, бохир гараар дамжих халдварт өвчнүүд бол энэ одоо жишээлбэл нөгөө хүүхдийн нягтрал гэсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Одоо хүүхдийн нягтралыг багасгах шаардлагатай, тийм ээ. Төрийн бус байгууллагууд дээр энэ дээр бол төр маш их ажил хийж байгаа шүү дээ. Төр Багш ажилчдын эрүүл мэндийн үзүүлэлт шинжилгээний тий. Ажилгүй яах вэ? Эрүүл мэндийн яамны сайдаа 145 тушаалаа. Энэ тушаалын дагуу цэцэрлэгт ажиллаж байгаа багш, ажилч, тийм ээ, бүгд одоо цэцэрлэгийн хүмүүс 6 сард нэг удаа үзлэг шинжилгээнд хамрагдаж явах хэрэгтэй. Заавал хамрагдсан тохиолдолд цэцэрлэгт ажиллах хэрэгтэй. Орохоосоо өмнө одоо жишээлбэл 9 сарын 1-нд хичээл орж байгаа бол 18 сарын дундуур одоо 8 сарын ихээр үзлэг шинжилгээнд хамрагдаад өвчнгүй гэдгээ одоо ямар нэгэн халдварт өвчин байхгүй гэдгээ нотолсон байх шаардлагатай. Байлгүй яг байна. Нэгдүгээрт бол одоо жишээлбэл хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа багш ажилчид юу гэж ойлгодог вэ гэхээр зэрэг эсвэл нөгөө 9 сарын 1-нд орчингуудаа өгнө, эсвэл орохоос өмнө 3-4 хоногийн өмнө өгчөөд ингэж орж ирээд байгаа. Энэ бол журмаараа бол төрүүлээд тийм ээ 14 хоногийн өмнө шинжилгээгээ өгөөд баталгаажсан байх хэрэгтэй байдаг. Ер нь бол эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд одоо жишээ нь 10 орчим хувь нь бол хамрагдаагүй одоо яаралтай ажилтан авсан, тийм ээ. Нэг ажилтан гаргахад нэг багш гаргахад нөгөө ажилтныг авсан ч юм уу, ийм тохиолдол байгаа. Мөн хугацаанд үзлэгтэй хамрагдаагүй одоо жишээ нь 6 сар орчоод орох хэрэгтэй байдаг бол нэг жоохон хойшлоод сарын дараа орж байгаа ч юм уу гэсэн ийм тохиолдлууд бол идэрч гарч байгаа. За сургалтын зориултын бус байр дээр нэг хэдэн цэцэрлэгийн жишээ ишлийг бас татчмаар байна. За жишээ нь хэд хаан үйлдвэргийн шинэ эдэр цэцэрлэг нь болохоор хаан үйлдвэргийн 16 дугаар хороо, буян тухай хорооллын 3 дугаар гудамжны 107 тоод өөрийн эзэмшлийн 3 давхар зориултын бус байрын цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг. За нэг давхарт 8 нэрийн хүнсний варааны дэлгүүр, эмийн сан, намын байр зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг бол 2 дугаар давхарт нь цэцэрлэг, 3 давхарт нь өөрсдөө амьдарч байгаа жишээ нь. Тэгэхээр энэ бол үндсэндээ зориултын бус барилга, тэгээд хүнсний дэлгүүр, аюулгүй байдлыг хангаж ажиллах гоо. За дараа нь болохоор чин хур цэцэрлэг байна. Чин хур цэцэрлэг нь болохоор зориултын бус байрлал байгууламж буюу үйлчилгээний зориултын барилгын дээврийн болох 4-р давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр 4 давхарт үйл ажиллагаа явуулна гэдэг маань цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдлыг бол хангаж ажиллаж чадахгүй байгаа гэсэн ийм жишээнүүдийг бас дурдж болно. За түрүү нь одоо та бүгд асуулаа мөн одоо гадна тоглоомын талбай тэгээд одоо тэр бусад юм шаардлага хангахгүй байгаа гэхээр манайх одоо чиглэл бүрээр хяналтын хуудастай. Тэгээд тэр хяналтын хуудасынхаа үзүүлэлт болгоор нь одоо камер тэгээд одоо галын аюулгүй байдлын дүгнэлт мөн аян зайлуулагч гадна дотн орчны тоглоомын талбай сургалтын хэрэглэгдэхүүн техник хэрэгсэл гэдэг энэ болгон дээр нь оноогч үзүүлэлтээр нь дүгнэж нэгтгэж гаргадаг юм аа. Тэгэхээр энийг одоо тухайн багш ажилтны сэтгэлзүйтэй холбоотой боловсролын байгууллага бэлтгэгчдийн ерөөсөө нэрээр гаргаж үзэхгүй. Юу нь ямар шалтгаанаар авах хэрэгтэй вэ? Зүгээр танад хамаарч байгаа юм дэрний камер үү? Сая манай хяналтын камер инээдрээ тавиад зүгээр тухайн багш ажилтан нь өөрөө тийм сэтгэлзүйтэй надад гэдэг ч юм уу бэлтгэдэггүй байвал хяналт бол хамаагүй болчиход байна гэсэн юм дээр.
За нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт босрлын хяналтын чиглэлээр ирж байгаа нийт гомдлын одоо 10 гаруй хувийг бол багшийн ёс зүйтэй холбоотой гомдлууд ирдэг. Тэгээ нийт ялангуяа туслах багшийн ёс зүйтэй холбоотой гомдол бол энэний бас 7%-ийг нэзэлдэг юм а. Тэгэхээр багшийн ёс зүйтэй холбоотой гомдол яагаад гараад байгаа юм бэ? Яагаад эндээс одоо хүүхэд зодох туслах багш нар одоо ийм байдал ёс бус байдал гаргаад байгаа гэдэг шалтгаан нь болохоор манайх одоо нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам маань туслах багшийг бэлтгэдэг одоо төр сургалтуудыг олгодог. Энэ дээр бол нийт одоо нэг нэрд бүхий 54 байгууллага бол одоо яг бидний хяналт шалгалтаар явж байхад туслах багшийн сертификатыг харахад 54 байгууллага бол тодорхой хэмжээгээр эзэмшүүлж байгаа юм а. Зарим нь болохоор ажлын байран дээр ирээд 3-аас 2 хоногийн дотор ирээд сурагчдаг. Зарим нь одоо туслах багш нар шалгалтын явцад өөрсдөө ямар одоо сургалтын төв туслах багшаар төгссөнөө мэддэггүй, хаяг байршлыг мэддэггүй. Тэгэхээр энэ гэрчлэгийг бол магадгүй тэр одоо олгож байгаа нэр бүхий этгээд аж ахуй нэгж байгууллагууд нь одоо чанаргүй сургалт гэж одоо тэнд сурж байгаа багш нар сургалтандаа гүйцэд хамрагдахгүй байгаагаас үүдэлтэй гомдлууд гарч байгаа ах гэж бодож байна. Хүүхэд зодсон, хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд бол хүүхдийн төлөө үндэсний газар буюу цагдаа гэр бид нар шилжүүлээ ажиллаж байгаа. Энэ бол манайх одоо яг энэ цаашид явал гарах хэмжээний санал дээр энэ нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд энэ саналыг одоо өмнө жил мөн дахин энэ жил дахин давт явуулж байна. Төр сургалтыг бол Монгол Улсын босрлын их сургуулийн өмнөх босрлын байгууллагын дэргэдэх одоо багш төр багш бэлтгэх сургалтууд байдаг юм а. Тэгэхээр энд бол хамрагдаж энэ стандартад хангасан багш нарыг одоо бэлтгүүлж чадвал энэ зөрчил бол тодорхой хэмжээгээр буурах. Тэгэхээр маш олон аж ахуй нэгж иргэн хувь хүний гар дээр төр сургалтын эрхүүд тэдгээр нэг 100-аас 150 мянган төгрөгөөр маш богино хугацаанд олгож байгаа. Зарим тохиолдолд бол энэ бүр одоо бичигдээ зүгээр шууд олгож байгаа зөрчил байхыг ч бас үгүйсэхгүй. Тэгэхээр энэ төр сургалт маань өөрөө чанаргүй, боловсон хүчин маань хангалттай бэлдэж чаддаг. Энэ бол төрийн өмчийн цэцэрлэгүүдэд харьцангуй бага байдаг бол төрийн бус өмчийн цэцэрлэгүүд хүний нөөцийн дуршимагчлалтаагаас үүдээд одоо 3 цагийн кредит хангасан туслах багш байхгүйгээс болж одоо хүмүүсээ сонгон шалгаруулж авах нөхцөл нь бас хүнд байна. За.